Сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Сонсдог нийтлэгийн энэ удаагийн дугаарт Япон дахь монголчууд цувралынхаа хамгийн анхны дугаарыг уншихаар шийдлээ. Анхны дугаар мөртлөө энэ цувралынхаа хамгийн сүүлтэн шахуу уншиж байгаа нь бас учиртай. Энэ удаагийн дугаарын маань зочин хулан маань Хөхний хорт авдар гэдэг онш сонсож хорт авдраа даван туулж байсан жилнээс учраас түүний нийтлэлийг уншилгүй өнөөдрийг хүртэл хатгалсан. Харин энэ хугацаанд хулантайгаа ахин нэг удаа холбогдож нийтлэл бичихээр тохиролцоод эдгэрэл гэдэг нэртэй нийтлэл бичиж түүнийг мөн сонсдог нийтлэлээр оруулсныг та бүхэн санаж байгаа хаа. Тэгэхээр энэ нийтлэлийн 2 дахь дугаар нь аль хэдийнэ та бүхэнд хүрчихсэн байх нэ. Ингээд 2021 онд бичижсэн Японы зах зээлд хүч үзэж буй Зэрлэг жимсний түүх нэртэй нийтлэлийг хүлээн авч сонсноо. Хэрвээ хүн бүхний дотгошоо өнгөж чадах юм бол ухаарл хайрлам, уучлж өршөөмөр, хайрлаж нандинмаар, басхүү харамсаж гунмаар түүхүүд өөрийгөө нээхэд, өгүүлж хүүрнэхэд бэлэн хүлээн байдаг үлээ. Танд ч, надад ч, тэдэнд ч би. Ийм л түүхүүдийг тантай хуваалцахаар Япон улсаас сэтгүүлчийн тэмдэглэлүүдээ дайж байгаа минь. Хэрв тэр түүхийг олж сонсож чадвал хүмүүс бие биенээ ойлгож, хайрлаж чадах юм шиг. Ер нь миний таньж мэдэх хүмүүс донд хоёулаа л сайхан хүн мөртлөө хоорондоо таарамж муу байх нь их санагдаж харамсах нь хэлбэг. Яагаад хоёулаа хүн чанартай энэ дарга ажилтан хоёр таарамжгүй харилцаатай юм бол? Яагаад гэвэл тэд бие биенээ сонсож үзээгүй учраас бие биенээ ойлгохгүй байх шиг. Тэд юу бодож явдаг юм бол? Юу туулсан юм бол? Юунд баярлаж, юунд шаналдаг юм бол? Япон дахь монголчууд 10 цуврал нийтлэл маань эгэл жирийн хүмүүсийн энэ л дотоод ертөнц рүү өнгөнө. Эхний дугаартаа бид Япон улсад спорт хувцсны брэндээ бий болгон Японы зах зээлд төдийгүй Монголын зах зээлд амжилттай борлуулан байр сууриа олоод буй Wildberry брендийн үүсгэн байгуулагч хулангийн талаар өгүүлнэ. Таны харж байгаа энэ брендийн цаана ганцаар зүтгэсэн нэгэн бүсгийн амьдрал хэрхэн өрнөж өнөөдрөө хэрхэн бүтээсэн тухай нийтлэлээс үргэлжлүүлэн сонсоорой. Тармал биш, Зэрлэг жимсний түүх. Намайг байгахад манайх циркийн хажуугийн 5 давхар байранд амьдардаг байлаа. Циркт тоглолт болох тааланд би жижигхэн учраас хүмүүсийн дундор шургаж ороод үнгөө үзчихнэ. Агаарын акробат уран нугаралтыг хидэж үзээд уйдахгүй үргэлж бишрэнэ. Тэр үеэс л би циркчин болохыг мөрөөдөх боллоо. Би ганц биеийн хүүхэд байсан. 5 нас хүртлээр өвөө эмээ дээр өссөн намайг 6 настад ээж хүнтэй танилцж би дүүтэй боллоо. Ээжтэйгээ бас хойд автайгаа амьдарч эхэлсэн үеэс би амьдрал гихчийг жинхэнэ үзэж эхэлсэн санагддаг. Залуу усуудын туулдаг олон бэрхшээлүүд тэдэнд минь тулгарч түрээсийн байр, нийтийн байр, хоосон, хоолгүй өдрүүд, хадам, хажуу өрөө, цэргийн платкан майхан хүртэл бид амьдарч байлаа. Ээж байнга л дэлгүүрээс юм зээлүүлнэ. Ургамлын тос грамлуулж аавна. Аавын цалин бухаар өгье гэж хэл. Гэдэл явуулна. Би жаахан байсан мөртлөө ургамлын тос зээлэхээр явах их л дуургүй, зээлэхгүй, гуйхгүй гэж гүчүүдлэн. Тгийх бүртээ дотроо ээжгээ хизээч ингэж амьдрахгүй дээ гэж боддог байлаа. 6-7 настай хөвчүүдээ. Ээж өвдөхөөс өмнө мөрөөдлийг минь биелүүлж циркт оруулна гэж ярьдаг байлаа. Гоё уран нугараач олцоход олон орноор аялаарай миний охин гэж загсанж амлалтаа биелүүлж чадсангүй. 9 настад минь илэгний өвчнөөр намайг бас хорвоог орхин одлоо.
ээжийг өөд болохоос өмнө хойд аав ээж хоёр маань хоёр тишээ болсон байлаа. Тиймээс ээж бид хоёр өвөөгийн амьдарч байсан бөгөөд ээжигээ өнгөрсний дараа өвөөтөөгөө хэсэг хугацаанд хамт амьдралаа. Гэхдээ сургуультай очиод хүүхдүүд эцэг эхгүйгээ шоолно. Өвөө минь насаараа цагдаа байсан хүн. Тэгтээ дэтгэврт гараад кино театрт 24-48 цагаар манаач хийж амьдралаа авч явна. Шөнийн ээлжтэй үед нь би ганцаараа хонно. Шүн айгаад өвөл өгөө уцтана. Тэр үед харин өвөө маань за энэ хүүхдийг зовлон нэгтэй хүүхдүүдтэй хамт сэтгэл амар гидс сатгалан өсгий. Намааг өгчих юм бол энэ хүүхд юучгүй хоцрохно гэд асрамжийн газарт өгсөн гэдэг. Ингээд би асрамжийн газрын охин болж 18 нас хүртлээр тэндээ амьдарсан юм. Асрамжийн газарт гадаад улсын сайн дурынхан маш их ирж хичээл сургалт орно. Циркчин болох мөрөөдөл талаар болсон ч гэсэн олон орноор аялаарай миний охин гэсэн ээжийн үг дурсамжаас мартагдахгүй. Ингээд л Япон явна, Америк явна гэсэн гэгээлхэн мөрөөдлүүдээ бяцхан зүрхэндээ тэн гадаад хэлээ сайн сурна гэж шамдан мэрэлээ. 16 настай байхдаа Шинэ Монгол ахлах сургуульд үн төлбөргүй 2 жил суралцах тэтгэлэгт тэнцхэн дээр сургуулийн захирал гал одрох огш маань жил бүр асрамжийн газраас 1-2 хүүхэд сонгон авч үн төлбөргүй суралцуулдаг байсан бөгөөд би үеийнхнээсээ сонгогдсон нь бүр үгээр хэлхийн аргагүй гайхамшиг байлаа. Багшийнхаа буйнаар ийхүү сайн боловсрал эзэмшиж Япон хэлтэйч танилцлаа. Гэхдээ сургуулаа төгссөн даруйдаа Япон явах амьдралын боломж нөхцөл байгаагүй учраас төрийн сангийн тэтгэлэгт хөөцөлдсөөр мандах их сургуулийн Нэгтлэн бодогчийн ангид 4 жил үн төлбөргүй сураад авлаа. Багасаа л азгүй юм шиг хувь тавилантай хүүхэд хэрнээ эсрэгээрээ хацтай юм шиг явж ирсэн нь миний бас нэг урам зориг байлаа. Их сургууль сурдаг байхдаа асрамжийн газарт ирж англи хэл заадаг байсан сайн дурын байгууллагата ажилд орлоо. 18 настайгаас л хар ярианы англи хэлээр орчуулга хийж явсаар нэг мэтгэд өөршгөө жаалуудад хичээл заадаг багш болчихсон байхан тэр. Их сургуулаа төгсөх хүртлээр тэндээ ажиллалаа. Сургуулаач гайгүй төгссөн болохоор тэр даруй ажилд орлоо. Тэр чинь 2013 он шүү дээ. Гэтэл нийгэм дунд ороод тасаж чадахгүй л байлаа. Бүх хүн миний эсрэг байгаа ч юм шиг нөгөөх л нэг хохирогчийн сэтгэл зүй намайг үргэлжид дагна. Нөгөөтэйгөр мэрэгчлэрээ ажиллаад үзтэл өндөр дүнтэй мөнгөтэй харцгаараа л нэг л балмагтаад ямар нэгэн алдаа гаргаад байгаагаа мэдлээ. Хүннөө ээрт ажиллаж байхдаа маш том шилжүүлэг хийх ёстой байснаа мартаж тун хариуцлагагүй алдаа гаргасныхаа дараа өөрийгөө ойлгож авлаа. Би нэг л явах ёсгүй замаараа яваад байна гэж. Тэр жил ажилласаа гараад жаахан гансрангүй хийцгүүхэн алхаж явснаа анх удаа амьдралынхаа хэв маягаа өөрчилж үзмээр санагдлаа. Тэр доор нь яг хажууханд байсан фитнесийн хаалгыг юу ч бодолгүй татан орлоо. 2014 онд эзэн бололтой нэг ихч үн төлбөрөөс эхлээд бэлтгэлийн заалаа сайхан тайлбарлаж өгсөн ч харамсалтай сарын 70,000 төгрөг гэдэг надад боломжгүй. Учир байдлаач олигтойхон тайлбарлаж чадаагүй би бушуухан нүүр буруулан гарах гэвэл харин өнөө ихч минь. Ихчийн дөө арай хямдхан явж болно шүү дээ. Манай хамаатан гэд хэлчи. Оюутны үнээр яв гэдэг юм. Дотор минь баяр хөөр урам зоригоор дүүрэн болж тэр оройноос шууд явж эхэлсэндээ Баян оргил фитнесийн хаалгыг татсан тэр өдрөөс хойш би 7 жил тасралтгүй дасгал хөдөлгөөн хийж байна. Эхэндээ ив хав байгаагүй. 10 жилийн сургуульд биеийн тамирын хичээлд ч ордоггүй, сонирхдоггүй байсан хүүхчүүдээ. Гэртээ байсан улбар шар өмдөө өмсөөд дааван цам цугулчихлаа. Дасгал хийгээд ирэхээр цам цаалуудаад дар эсгээрээ нороод хөхний даруулганы төмөр нь нухна. Хүн харж агаад бушуухан татаж доошлуулаад л дасгалаа өргөжлүүлнэ.
Дасгал хөдөлгөөнд хувцас чухал болохыг биеэрээ ойлгож анх удаа л өөртөө зориулж дасгалын эртүүз худалдан авч байжээ. Гэсэн ч тэр үед сэтгэлд таарсан хувцсаа яг олж чадаагүй юм. Ингээд жилийн дараа буюу 2015 онд ажлын шугамаар Японд ирэх боломж олдлоо. Үйлдвэрийн 3 жилийн гэрээт ажилдан. Учир нь миний амьдралын төвшөнд таарах боломж нь энэ л байлаа. Японы Aichi мужийн Нагоя хоттой ойрхон жижиг тосгонд манай бяцхан үйлдвэр байрлана. Нэгэнтэл фитнес дурлжсан хүн чинь ирсэн хойноо ч гэсэн тосгоныхоо нөхсөв бүрийг судалсаар нийтийн заалнууд олж авлаа. Угаасаа Японы аймаг хот бүрт нийтийн фитнес дасгалын өрөөнүүд гэж байдаг. Намайг харж үзсэн юм шиг манай жижигхэн тосгон маш том усан сантай. Түүнд нь тосгоны оршин суугчид мегмар гараг бүрт үн төлбөргүй орж үйлчлүүлэх боломжтой байлаа. Дээрээ дасгалын өрөөтэй, доороо усан сантай. Тосгоны эмээ өвнөр хэвшлэн үйлчлүүлдэг энэ газарт тэдэнтэй найзалж нөхөрлөнгөө хил усаа сайжруулах алтан боломж. Бас тэдэнтэй хамт тосгонд байх үн төлбөргүй англи хэл, Япон хэлний клубүүдэд ч хамрагдаж ихэм сурлаа. Хичээсээр л. Гэхдээ л сэтгэлийн гүнд хамаг хурдаараа ирж байгаа галтэргний ордоор гүүхэд орчихмоор тийм нэг мэдрэмж үе цохолцаад өөрийгөө үл ойлгож эхэллээ. Учир нь Японд ажиллахаар ирснийхээ дараахан удалгүй сэтгэл санааны хувьд түн хэцүү байдалд орчихсон. Сэтгэл готрал гэж хэлж болно. Үнийг хэлэхэд өмнө нь тийм хүнд ажил хийж үзээгүй. Асрах газрыг хүнд хэцүү гэдэг ч гэсэн хүүхдүүд биднийг өрөөнийхөө шалыг л угаахаас бусдаар хоолж хийлгэж үзүүлэлгүй өсгдөг шүү дээ. Тийм л бэлэн юм дээр өссөн хүүхдүүд амьдралд шууд гарчихсан шиг санагддаг. Хөдөө гадаа өсөж айл гэр аав ээжтэй тусалж ажил хийж байсан хүүхдүүд биднээс арай л өөр. Гинт тийм хүнд хүчээр ажил хийхээр шантарсан юм болов уу гэж одоо боддог. Ингэж шантрахдаа өөрийгөө голж явсаар сэтгэл готралд орчихсон. Ийм л хэцүү үедээ Wild Berry-г олсон. Wild Berry бол ойд ургадаг зэрлэг жимс. Гүзээлцгэн, нэрс, анс жимс ургахад зөвхөн байгалийн нар, ус, салхил хэрэгтэй. Хин нэгний арчилгаа, тусламж, хүний оролцоо хэрэггүй. Өөртөө тусалж, өөрийгөө ургуулах байгалийн зэрлэг жимс. Хин нэгний тарьсан биш, өөрийнхөө зэрлэг байгаарай. Хинч чамд тусалж чадахгүй, чи л өөртөө тусалж чадна гэж сануулах гэсэн миний сэтгэлийн илэрлэл нь энэ Wild Berry байлаа. Ярилцлагын хэсгээс сэтгүүлч. Ер нь Японд ирсэн хүн бүрл их бага хэмжээгээр сэтгэл готролтой нүр тулдаг шиг. Хулан. Тийм бах. Бодит байдал төсөөлөл 2 зөрчилддөг шиг. Сэтгүүлч. Энд нийгмийн гих асуудал ер нь гарахгүй, бүх зүйл бэлэн, хажууд байгаа, дутагдах гачигдах зүйлгүй мөртлөө гутраад байдг нь сонин. Ер нь ирээд амьдраад үзэхэд японочдын амиа хорлолт яагаад тийм өндөр байдгийг яс махандаа тултал ойлгосон шүү. Яг хэлж тайлбарлаж боломгүй тийм нэг зүйл байд юм билээ. Хулан. Заримдаа галт тэрэгний ордоор орчморч юм шиг санагддаг үе байсан. Сайн бодоод үзэхээр хинч надад хайргүй юм шиг санагдаад л энэ хорвоо дээр би төрөөгүй байсан дээр юм шиг тийм сонин орон зайд орчихсон. Яаж хичээж сурсан бэлээ. Гэтэл одоо энд ийм ажил хийгээд гихмэд хийсвэр зүсэд маш их санаа зовсон. Сүүлд нь сэтгэл готрал гэх энэ өвчнөтэйгээ сайн танилцаад үзэхэд ядаргаанд орчхоод ажил албаа, би хаагаа зохицуулж чадахгүйгээс сэтгэлээр унаад байсан гэдгийг ойлгосон. Сэтгүүлч. Өөрийгөө хит их хатамжилж явснаа гинт барьж чадахгүй алдчихдаг шүү дээ. Тэгснээ тэр уналтын дараа эргээд босохдоо хэрэггүй зүйлсээ тэр дор үлдээгээд хэрэгтэйгээ аваад босоод ирдэг шиг санагдсан. Ахаад нэг удаа өөрийгөө төрүүлж байгаа юм шиг л. Хулан. Тийм шүү. Би сэтгэл готралтай нүүр тулсандаа харин ч их баярлдаг. Анх эрэхтэй их дэврүүн жаахан охин байсан. Одоо арай амьдрал ойлгож явсан дэврэн охины минь зарим дүр алга болчихсон байна.
Дэд бүлэг. Бид байгаагаараа хайрлагдах эрхтэй. Хамгийн түрүүнд өөртөө. Би их эмзэг хүүхэд байсан. Ээжтэйгээ хамт байсан богинохон жилүүдтэй хангалттай их анхаарал, хайр халамж авч үзээгүй гэдгээ их хожоо ухаарсан. Дээр нь дүүтэй болно гэдэг айлын том хүүхэд бүрийн хувьд амаргүй даваа. 1990-ад онд төрөөд бага насаа туулсан хүүхдүүдийн жишгээр гэртээ цоошлогддог. Ганц бие ээжийн хүүхэд ээж нь дахин гэрэлсэн, дүүтэй болсон, өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж мэдэрсэн гэд надтай адил мэдрэмж хаа нэгтээ байгаа байх та. Энэ бүх байдал эцэст нь хохирогчийн сэтгэлгээ буюу өөрийгөө өрөвддөг, байнга л бусад хүмүүс өөрт минь муухай хандаад байх шиг санагддаг тийм сэтгэл зүг бүрдүүлчихдэг. Бүх зүйл дээр би хохироод байгаа юм шиг тийм таагүй мэдрэмжтэй болчихдог. Ажил дээр, амьдрал дээр энэ мэдрэмж хүний хөгжил дэвшилд асар их саадуулдаг. Үүнээс үүдээд би сүүлийн жилүүдэд өөрийнхөө сэтгэл зүйн учрыг олох их ажилд орсон билээ. Сэтгэл гутралд орсон юм байна гэдгээ хүлээн зөвшөөрснийхээ дараа сэтгэл зүйчийн тусламж авч эхэлсэн. Цогтын амгалан гэж сэтгэл зүйчийн сургалтанд хамрагдах үед тэр хүн яг бүх юм таарсан момент амьдралд хизээж тохиохгүй. Одоо л энийг хийхэд яг тохиромжтой гэх үе хизээж яагаад ч тохиохгүй. Амьдрал угаасаа л хэцүү. Өнөөдөр боломжгүй гэж үзвэл маргааш чиний амьдрал ахиад л нэг төлөвлөөгүй зүйл болохоор хүлээж байгаа. Тэгэхээр бас л боломжгүй. Тиймээс мөнгө төгрөгч нь гэнтэл бүтээд чи заг завтай байгаад л за одоо нэг эхлэе дээ гэсэн үе байдаггүй. Зүгээр эхэлсэн хүмүүс л бүтээн. Эхлэл угаасаа хялбар байхгүй гэж хэлсэн. Тиймээс шууд л өөршгөө сэтгэлзэн хүнд байдалтайгаа олон хүнд жаахан жолов гэрэл гаргаж өгөхийг хүсэн Wildberry-гээ эхлүүллээ. Та ганцаараа биш шүү. Олон хүн тийм мэдрэмж мэдэрдэг шүү. Та тийм байсан ч хайрлагдах, аз жаргалтай байх эрхтэй шүү гэсэн миний сэтгэлээс гарч буй зэрлэг жимс. Сэтгэл зүйг эрүүл байлгахад хамгийн том нөлөө үзүүлдэг зүйл бол мэдээж спорт. Удах бүлэг Японд дах үйлдвэрлэлээс гар дээр ирэх хүртэл. Одоогийн нөхөр тухайн үед миний найз залуу надад үйлдвэрийг минь зуучилж өгч дээр нь цагийн ажил хийж хуримтлуулсан бүх мөнгөн дээрээ найз залуугаасаа мөнгө зээлэн эхлэл хөрөнгөө босголоо. Би нөхрөөсөө авсан мөнгөө дараа нь сар сард нь буцааж төлсөөр дуусгасан байдаг. Данс тооцоонд хатуу ханддаг нь миний мэргэжлийн онцлог төдийгүй өөрөө босгоно гэсэн зорилгодоо ийн хүрэх гэж хичээж байлаа. Анх $3,115 бизнесээ эхэлсэн ч вебсайт гэх мэт чухал биш зүйлд баггүй хөрөнгө өрсөн гэдгээ одоо ойлгодог. Үйлдвэр маань ч гэсэн анхны захиалга дээр намайг зайлшгүй олон тоогоор хийлгэх санал тавьсан учраас бултах арга байсангүй. Маш олон тооны бараа гэмтэл гар дээр хүрээд ирсэн. Би аль болох будаг гардаггүй материал сонгосон. Японд ер нь өдөр болгон угаалаг хийдэг шүү дээ. Та бүхэн мэдэх бах. Энэ бүрт хувцас маш хурдан өнгө алдна. Ганц бие байсан болохоор цагаан харч ялгадаггүй. Өдөржин шөнжин ажиллаж ирээд өмсөн хувцас бүүнд нь угаалгын машинд хийчгээд унтчихдаг. Ийм учраас будаг гардаг хувцас бусдыгаа бохирдуулна. Тиймээс миний нэгдүгээр тавьсан шаардлага бол энэ байсан. Хоёрдугаарт өмсгөд бид тун эвтэйхэн байх. Дасгал хөдөлгөөн хийхэд саад болоод байх юм бол спорт хувцас гэж нэрлэх хэрэг юм. Хувцснуудаа гар дээр авсан өдрөөс хойш жинхэнэ амьдрал эхэллээ. Хэрэглэгчээ бэлтгэлгүй эхлүүлсэн бизнес, гэр бүл, найс нөхдийн хүрээнд ч олигтойхон урагшилсангүй. Тэдний донд дасгал йог хийдэг ийм турлалын хувцас авдаг нь хідвэлээ. Нөгөөтгөөр Японоос Монгол руу шууд үйлдвэрийн үнээр нь явуулсан ч энтхийн өртөг өндөр учраас яаж ч бууруулсан үнэтэй л тусаад байлаа. Тэгэхээр бэлэн мөнгөөр шууд авах хүн олдоогүй. Ингээд л ахаад шууд сэтгэлээр унсан.
өөрийн гэсэн сайтаа хүртэл нэгээд тун албан ёсны эхлүүлсэн байтал хэрэглэгчээ бэлтгэх нь хамгийн чухал байж шүү гэдгийг хамгийн сүүлд нь ойлгох нь тэр. Яг үнийг хэлэхэд ийм зүйл эхлүүллээ гэхэд хүмүүс маш их дэмжсэн. Хөөх ямар гоё юм бэ? Монголд ийм байхгүй шүү дээ. Чи эхлүүлэх юм бол дэмжин шүү. Хөө энэ өстө нүдэ олсон бизнес байна да гэж хэлцгээж байсан боловч зарагтаад эхлэхэд хүмүүсийн хэлсэн шиг хүлээж авч худалдан аваагүй. Тэгсэн ч ихсэн заавал ард нь гарна гэж зүтгэсэн. Анх 2019 онд 5 дугаар сард борлуулалтанд гарснаас хойш 2 жил өнгөрч байна. Эхлээд Японы зах зээл рүү гаргахаар төлөвлөж шууд Японы сайтуудад тавьж үзлээ. Япончуудын онцлог бол шинэ гарч байгаа зүйлс тун хянамга ханддаг. Дэлхийд танигдчихсан юмыг тэдэнд зарахад ямар ч асуудалгүй. Харин шинээр гарч байгаа зүйлс тун болгоомжтой ханддаг учраас тэдний худалдан авах соёл, тэдэнтэй харьцах арга техникийг сайн судлах шаардлагатай боллоо. Үргэлжлүүлээд Японд дах монголчуудтай зориулан борлуулж эхэлсэн. Монголчуудын нэгдсэн зарын Facebook группүүд рүү уйггүй шеэрлэж байж борлуулалтаа эхлүүлсэндээ. Одоо харин Японоос Монгол руу эх орон руугаа бүтээгдэхүүнээ цөөн тоогоор явуулан борлуулж эхлээд байна. Удаах хэсэг гоё модель охид хөсөлж, инфлюенсерээр сурталчлуулж, үнэтэй харагдуулах маркетинг хийхийг хүсээгүй. Ярилцлагын хэсгээс сэтгүүлч Японы зах зээлд та хэр их хөлөө олсон байгаа вэ? Цаашид энд оршин тогтнох боломжтой юу? Хулан цаашид хөлөө илүү сайн олохын тулд мэдээж маркетинг тун чухал. Одоогоор би эндхийн Mercari гэж хуучин бараа зардаг томоохон сайтад бараагаа оруулж зардаг. Wildberry эхлэхээс ч өмнө 3 жилийн өмнөөс л би энэ сайтад юм зардаг байсан юм. Гэрийнхээ хуучин тавилгыг зараад шинийг худалдаж авах гэх мэтээр ашигладаг байснаа. Сүүлдээ бизнес маягаар ашиглаж эхэлсэн. Тэнд зөвхөн хуучин бараа бус хямд шинэ бараануудыг ч ихсэндээ зардаг. Ковидоос өмнө би Америкийн нэгдсэн улс руу явж аутлетээс үнэтэй брендийнх нь мөртлөө хямдхан зардаг баахан бараа бүүндэж ирээд дээрх сайтаар дамжуулан зардаг байсан юм. Миний оруулдаг бүтээгдэхүүнүүд хүмүүст таалагдж байвал дараагийн зарах бүтээгдэхүүнийг минь харахын тулд намайг дагдаг гэсэн. Ингээд олон дагагчтай болох тусам бизнес өргөжих боломжтой. Энэ хаягаараа би өөрийнхөө Wildberry-г борлуулдаг. Цаашид энэ том зах зээлд айхтар амжилт олоод явъя гэсэн төлөвлөгөө бол байхгүй. Харин өөршихөө дасгал хийдэг бүсгүүчүүдэд нэг ч гэсэн аятаа тухтай сайхан хувцас өмсгөхсөн гэсэн сэтгэл бол байна. Тиймээс манай компаниг олоод худалдан авалт хийгээсэ гэсэн сэтгэлээс энэ хувцас минь урган гарсан. Түүнээс иш гоё модель охид хөслөөд л үнэтэй харагдуулах маркетинг хийгээд мөнгө төлж инфлюенсерүүдээр сурталчлуулаад байя гэтэл нь өргөж нэр хүндтэй болгож болдог юм билээ. Гэхдээ би барааныхаа зургийг авахтаа ч гэсэн нэг ч фильтр оруулж засварладаггүй. Яг байгаагаар нь яг өөрөө өмсөд л зураг авч оруулдаг. Сэтгүүлч яагаад нэгэн тэглүүлсэн бизнесээ тэгж болохгүй гэж? Сайхан сурталчлаад эхлүүл зүгээр юм биш үү? Хулан өдөр эртсэн альваг тренд олгож шууруулах, олноор нь үйлдвэрлэж, олноор нь зарах гэхээсээ илүүтэй хэрэгтэй хүн л аваасаа гэж хүсэх болсон. Ер нь л масс үйлдвэрлэлт дургүй. Би өөрөө Америкийн нэгдсэн улсад очоод хямдарсан бараануудын дэлгүрт ороод маш их гоё бараа хараад баярлах, нөгөөтэйгөр ай гутах мэдрэмж зэрэг төрсөн. Амар ихийг үйлдвэрлэчихсэн. Тэр нь зарагдаагүйгээс ч юм уу маш хямд зарагдаж байгаа юм. Японд 2 ман буюу 5-600 мянган төгрөгөөр авдаг цүнхтэнд $20 гээд газар дээр хөвтөж явах жишээтэй. Юмны үнц нь гэдэг юу юм бэ? Яагаад $200-аар Японд зарагдаж байгаа юм энд $20 гээд газарт хөвтөж байгаа юм? Ингээд л би масс үйлдвэрлэлд улам дургу болж эхэлсэн. Чанартай, цөөн, хэрэгтэй байх нь л чухал аж. Хэрэгцээ нугаа хүнд л зориулж үйлдвэрлэе, зарыг гэдэг зорилготой болсон. Ашиг олъё, амьдралаа болгоё гэх юм бол айхтар маркетинг хийгээд цаашид үргэлжлүүлж болж л байна. Гэхдээ одоохондоо тийм бодол алга байна. Сэтгүүлч харин Монгол дахь борлуулалтаа танаа брэнд хэрхэн хийдэг вэ? Хулан Монголд найзтайгаа хамтран борлуулалтаа хийдэг. Бизнес амжилттай явахад сайн хамтрагч хэрэгтэй юм байна лээ. Хамтрагчтай болсон нь Монголдо бизнесээ амжилттай явуулах нөхцөл болсон.
Алсаас удирдна гэдэг бол маш хэцүү зүйл. Харин сайн хамтрагч байснаар Монгол дахь захиалга, хүргэлт, асуултанд хариулах гэд бүх ажлыг минь найдвартай хийж өгдөг найздаа баярлалаа гэж хэлье. Бас манай бүтээгдэхүүнийг сонгон авдаг хөөрхөн үйлчлүүлэгчидтэй баярлалаа. Монгол зарагдаад хагас жил болж байгаа ч гэсэн биднийг дэмждэг байнгын худалдан авагчдтай болсондоо баяртай байгаа. Гадаадаас бас захиалга хийдэг монголчуудаа дахин талархал илэрхийлье. Нийтлийн энэ хэсэгт маань хулангийн хэлсэн үеийг сорчлон бичиж оруулсан байгаа. Ишлэл шиг гэсэн үг. Тэгэхээр энэ хүү ишлэлийг та бүхэнд сонирдуулъя. Эмэгтэй хүн өөртөө дэндүү харгас ханддаг. Сайхан биетэй байж л ийм хувцас өмсөх ёстой гэж өөрийгөө голно. Гэхдээ бид бүх төрлийн биеийг хүлээн зөвшөөрдөг гэдгээ байнга хэлдэг. Тиймээс ямар нэгэн байдлаар өгзөг өргөдөг, гэдэс дарна гэсэн тайлбар бичдэггүй. Эмэгтэйчүүд ихэвчлэн би эзтэй болохоор, би авгаа махтай болохоор, би хөгшин болохоор гих зэргээр спорт цэжвч авахаас татгалздаг. Бид ямар ч биетэй байсан байгаагаараа хайрлагдах эрхтэй. Миний спорт хувцас хөлс шингээдэг, дасгал хийхэд саад болдоггүй байхад хангалттай. Гэдэсгүй нарийнхан хүмүүс бие гайхуулж өмсөх биш. Бүх төрлийн биетэй хүн дасгал хөдөлгөөн хийхдээ өмсөд өөртөө таатай байдал мэдрэх нь энэ хувцсны гол хэрэглээ юм. Don't limit yourself. You deserve it. Be Wildberry. Be with Wildberry. Сэтгүүлч, эцэст нь таны мөрөөдөл юу вэ? Хулан. Минийх лав цэрэгчин болох байсан. Уран нугараач, аль эсвэл агаарын гимнастикчин болоод олон орноор аялаад, гоё хүмүүстэй танилцаж, олон зүйл сурч мэдэх байсан. Хүсэл минь биелээгүй ч гэсэн олон жил жуулчдад орчуулга хийж, фитнесээр хичээлэн Японд ажиллаж амьдардаг нь миний мөрөөдлийн биелэл билээ. Яаж ч зам зөрсөн, огтлолцол үүсэт байдаг нь тархинд гүн суусан хүүхэд насны хүсэл мөрөөдөлтэй минь холбоотой юм болов? Харин одоогийн мөрөөдөл минь эмэгтэй хүнийхээ хувьд өндөр дээд болж өөрийгөө илүү хайрлаж сурья, өөртөө сонирхолтой амьдрья, өөрийгөө танин мэдье, дараа нь бусад эмэгтэйчүүдтэй гэрэлт цамхаг болъё гэж мөрөөдөж байна. Баярлалаа. Нийтлэлийн маань энэ удаагийн дугаарыг түрээд өндөрлөж байна. Энэ хүртэл нийтлэг минь сонссон сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. За ингээд Японд дах монголчууд цуврал нийтлэл маань энэ хүрээд өндөрлөж байна. Одоогоор ингээд би чинь 8 дугаар бичсэн байна да. Тэгэхээр яг өөрийнхөө тавьсан зорилгынхаа хувьд 10 цуврал дугаар бичнэ гэж зорилго тавьсан боловч одоогоор 8-ыг бичсэн. Одоо 2 үлдсэн байгаа. Өөртөө 2 нийтлэлийн өртөө байгаа. Гэхдээ энэ 2 нийтлэлийг яг хизээ бичнэ гэдгээ бол өөртөө бас амлаж чадахгүй байна. Уншигч, сонсогчдаа бас амлаж чадахгүй байна. Тэгээ хизээ нэг өдөр яг ингээд дотроос гоё бичмээр санагдсан. Тийм үедээ бичихгүй бол нэг худлаа аргалсан тиймэрхүү нийтлэл бичгийг хүсэхгүй байгаа учраас дүр ингээд хойшин тавьсан байгаа. Тэгэхээр энээс хоошоо бол та бүхэндээ уншиж сонирдуулах нийтлэлүүд маань бол бүр одоо сэтгүүлчээр ажиллаж байгаа хугацаанд бичижсэн сонирхолтой нийтлэлүүдээсээ та нартаа хэсэгчлэн төвөрчлөн хүргэе гэж бодож байна. За тэгээд сонсдог нийтлэлүүдийг минь сонсогч та бүхэндээ бүгдээрэнд маш их баярлалаа. Энэ удаагийн энэ дугаарын 2 дахь дугаарыг хэрвээ сонсохыг хүсэх юм бол сонсдог нийтлэл плейлист дотороос эдгэрэл нэртэй нийтлэлийг сонсох, мөн Игүрцгийн сайтаас маань эдгэрэл нэртэй нийтлэлийг маань хайж болоод унших бас боломжтой байгаа шүү. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.